Энэ үднийшлийг хардаа энд нэг дэлгэц харагдаж байгаа биз? Энэ бол Rocket AI Classes. Энэ жилийн 8 сард нээлттэй хийсэн. Монголд албан ёсоор хобби зон оруулж ирж байгаа юм байна. Хоёр талын шилэн дээрээ micro LED дэлгэцтэй. Эдгээр дэлгэцээрээ бүх юм удирдана. Мөн мобайл аппараа тохиргоогоо хийн. Бодит цагт 89 хилээс орчуулга хийж чадна. 12 мегапикселийн камертай 1680p чанараар 60 fps хүртэлх видео бичнэ. Аяллаар явдаг, влог хийдэг хүмүүст илүү тохиромжтой гэсэн үг. Тэгээд ердөө 49 г жинтэй, тийм болохоор өдөржингөө зүүсэн ч гэсэн эвтэйхэн байх нь. Мөн энгийн хэрэглээнд өдөрт 8-аас 10 цаг ашиглах боломжтой батарейтай. За тэгээд өөр дээрээ спикер болон микрофонтой. За спикер нь бидний bone conduction буюу энэ ясаар дамжуулж биднэрт дуу сонсгоно гэсэн үг. Үүнээс гадна AI туслагтай би яг одоо хаана явж байна? Энэ бичгийг орчуулад өг. Эсвэл надтай хамгийн ойрхон байрлах хоолны газрыг заагаад өгөх гэх мэт байдлаар ашиглаж болно. За тэгээд бас Rocket Max 2 гээд AR хувилбар байгаа. Энэ бүтээгдэхүүн нь илүү 2D, 3D контентуудыг дэмжин, аудио илүү сайн, noise cancel хийдэг микрофонтой, AI voice controlтой гэдгээрээ илүү онцлог. Эцэст нь AR шилэн дээрээ линз хэрэглэж болно. Ягаад гэх юм бол хараа муутай хүмүүст ашиглах боломжийг олгоно. Нэмээд Rocket Station 2 төхөөрөмжийг давхар хэрэглэснээр нэмэлт storage, батарей, RAM-ны дэмжлэг авах бөгөөд 3D контентыг урт хугацаагаар үзэх, бусад өөр аппууд дээр ажиллахад их хэрэг болно. Тэгэхээр Rocket Max 2-т илүү тохиромжтой гэсэн үг. Гэхдээ Station 3 ч гэсэн хэрэглэж болно л доо. Тэгэхээр танд эдгээр бүтээгдэхүүнүүд таалагдсан бол яг одоо хобби зонтой холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.